олон нийтийн телевиз үзүүлж байна. Тусгай салаа 53 дугаар анги. Байна уу? За тийм байна. Тийм. Юу гинэ? Яахаар миний хүүхд тулгаа хийдэг байна. Юугээрээ дутлаа гэж миний хүүхд тулгаа хийх үү? Наа чи яах чаахгүй эндүрэл гарсан байна. Аль дүүрэг дээр юм бэ? За баяртай. Юу вэ? Сүлдийг хулгай хийсэн гэдэг юм уу? Цэргүүд айлын гэр нүлгсэн юм байна. За. Тэгсэн чинь сэжигтнэр татаад баривчилчих. Тушаал өгсөн дарга нартай л хариуцлага тооцсон үз. Сүлдэж ямар хамаатай юм? Сэжигтнэр татаад баривчилсан байна. Сонгон арахын дүүргийн хилцээр байгаа гэж. Гэрийн эзэн хөөргөө алдсан гэд гомдол гаргачих. Чамаас болж байгаа штэ даваа минь зөөр. Яахаараа надаас болдгийг. Юу яахаараа гэж? Би чамайг хүүгээ айл нүлэгдэг ажлаас нь дарагт нь хилээ чөлөөлүүлчихэ гэж хичнээн гуйлаа. За хоёлаа хэрэлдээд явах. Бушуух шиг дүүргийн хилцэр рүү яваа. Даваа чи ер нь юу гэдэлээ? Цэрэг хүн чи ард түмнээ хамгаалах үүрэгтэй гэдсэн. Одоо тэгээ харвуу. Яаж ин тэр ард түмэн чи? За жавцмаа минь дээ. Учир нь олдчил таараа штт. Миний хүүг чи өөр хулгай хийх хүн биш штт. Байна уу? Байна. Хуулийн зөвлөх лот 2-ын утас салгаатай байна. Бушуухан шиг гэрийнх нь утсыг олоод холбогдоодох. Тэгээ надтай яар гэж хэл. Чил ер нь хүүгээ цэрэгт явуулъя гэсэргээд явуулаа үсттэй. Бүр нэг эзэн хатгаад ирсэн. За одоо энийг ярих цаг биш. Юу ярих цаг биш гэж. Чиний л ер нь хүүгээ хүмүүжүүлээ гэдсэн. Санаа чи энэ үсттэй. Одоо ч юу болж байгаа юм бэ? Бас нэг өмгөөлөгч авъя. Цэргээс оргоод гэмт хэрэгтэн болох гэж яхад би чамайг хүүгээ гаргаад авчгаа гэж хичнээн хуулаа. Чи ер нь яагаад ингэж миний хэлсэн үгийг тоодгүй юм бэ? Чи миний үгийг сонсдгүй маа гэхэд төрсөн ах чинь чамайг хүүгээ битгий цэрэгч явуулаа гэж зөндөө хэлээ үсттэй. Чи старэ дэндүү юм аа нэрэ.
одоо яваач дээ. Байцаагчаа би танаа дараа над гомдол мэдвэл. За. Ард хүн яагаад юмтай байж утгүй юм. Та намайг нэг л дорд үзээд байна да. Самдангуй минь. Та юу ч гэсэн ихлээр баримт бичгээ үзүүлж, дараа нь мэдүүлгээ өгч. Харин дараа нь дарга дээр орж гомдол мэдүүлэх зөндөө цаг гарна. За тэгвэл миний хөөргийг үлгсэн тавиад тусгай байр эзлүүлж өгсөн гэр чилгээ энэ байна. За. Самдангуй. Энэ чи таны нэр дээр биш. Намшрын Сунду гэдэг хүний нэр дээр байх чинь. Тэгээ яагаа вэ? Тэр Сундуйгийн Самдан гэдэг чинь би байна гэж өсөлтөр би танд байцаа төгтөө наан чинь бичүүлсэн шүү дээ. Байцаагчаа. Гэхдээ та намайг хөөрхтэй байсан гэхэд яагаад итгэхгүй байгаа юм бэ? Эргэн Самдан. Бид бүх зүйлийн нарийн учрыг олох ёстой. Бид одоо энд 7 хүнийг сэжигтнээр авчираад байгаа. Энд чинь ардаа хүний амьдрал шүү дээ. Хөөрг яг таних нь үний юм байж. Гэхдээ аав чинь яг хизээ танд өгсөн. Аав маань аймаг дээрээ бурхан болсон. Удаж байна. Удам дамжсан юм гээд энэ хөөргийг хүнд өгөх дургүй байдаг байсан. Бурхан болохоосоо нэлээд өмнө надад энэ хөөргөө хит утга бас нэг мөнгөн хазаар хамт өгөөд за чи энийг юм болгож чадахгүй дээ. Харин энийг чи цаашдаа нутгийн тулхтай эд хөрөнгөтэй хүнд зараарай гэж хэлсэн юм. Тэгээд та өөр хүнд ер нь хөөргөө үзүүлсэн үү? Тэгээд аав маань надад манай нутгийн компани эзэн Баянбат гэж хүнийг зааж өгсөн юм. За Баянбат гэнэ. Тэ. Тэгээд Баянбат төр хөөргөн биднэр 30 саяар ярьж тохирцож байж гисэн юм. Тэгтээ аав маань энэ хөөргийг нутгаасаа гарах ёсгүй шүү гэж надад загтаг байсан. Тэгээд би ингээд нутгийнхаа хүнтэй аавынхаа загснаар ярьж тохиролцсон юм да. Самдангуй танд тэр Баянбатын хаяг утасны дугаар нь байна уу? Тэр ажил нь ашиг мартмалын газрын ард талд байгаа гэсэн. Энэ утас хаяг би тийм байна. За. Ингээд та ер нь өөр хүнд үзүүлсэн үү? Аавынхаа загсан хүнд өгчий гэж бодоод хүлээж байсан. 14 хоногийн дараа мөнгө нь бэлэн. Аав минь үнэндээ энэ хөөргийг надад өгөх дургүй байсан да. Чамд тогтох хэд бишээ гэдэг байсан. Ингээд та ер нь яагаад 30 саяын үнэтэй эд зүйлсээ цоож нь эвдэрхий авдарт ингэж хайхармж уу хадгалж байдаг юм бэ? Тэгээ би өөр хаанаа хадгалах юм бэ? Авгаагууд хар орон цагтаар хүний бараа зархаа явчихсан. Хар өрн гэнэ. Хүү маань болохтой зэрэг бараагийн зөөж байгаа. За би өөрөө бол уурн гэртээ байдаг хүн. Тэгс одоо өчтөр ямар хай намайг дуудсан юм байгаа юм? Авгаан хайжууд очиж жаа сууж угаад гэртээ иргэд ирсэн чинь ийм болчихлоо. Ингээд
танаа хөршүүдээс чинь танаад ийм үнэтэй хөөрөг байдаг гэж мэддэг хүн байхгүй. Манай шинэнд шилжиж ирээд саргар ухал болж байгаа шүү дээ. Дотн таньсаашгүй. Тэгээ энэ яг гудамжны эцэс энэ жалга дотор удахгүй буцаад нүүцэх юм чинь гэж бодоод хашаагаа хатгаад гэрээ башигсан юм да. Зэ. Ингээд ер нь тэр газрыг хэн тань зааж гисэн? Хэн зааж өгөөгүй. Бохош айцагчаа. Бид чинь аавынхаа мөнгөн хазаарыг 2 саяар зараад наашаа шилжиж ирсэн улсууд шүү дээ. Тэгээд хашаа баш аав ихээр мөнгө байхгүй. Тэгээд тэр хөөргөн зараад айтайхан хашаа байшинтай болъё. Нэг акцент машин авъя. Тэгээд тэр гүйцэтгэл болчих юм гэж. Одондоо л шатчихсан. Үнэндээ энэ хөөрөгч юм ээ. Аж амьдрын баталгаа байсан юм шүү дээ. За самбангаа минь тайвшир да. Юмны учир олдох байлгүй. За өнөөдрийг ч заргаа үзүүлнэ. Үгүй. За тэгвэл сасалаа. Дуусаад. Одон засаг. Өглөөнөөс хойш юу болоод байгаа юм бэ? Чи надад хэлж л дээ. Өнөөх л хормоо удаал ингээ гониглаад байгаа юм уу? Сүлд хүний хөрөнгө чинийгээр нь ялгарлах хүн биш гэж би чамд хэлсэн шүү дээ. Тэр биш ээ. Гэхдээ тэгээ юу болоод ингээ гониглаад байгаа юм бэ? Чи чинь бас яагаа уйлаад хэлв тий. Нэмоо. Техник технологи хөгжсөн цаг. Энэ мэтийн зургийг 5 дугаар ангийн хүүхд нэг цагийн дотор л хэвлүүлээд хийчих штеп. Чи юу хуурдаж ханаагүй л юм уу? Наад чи нэглүүлийн зураг биш ээ лээ. Зөндөө нэгтэлж үзсэн. Тэгвэл чи энийг үзтээ. Юу нэг юм имлэг байдаг ч юм уу гэж залгаж үзсэн. Туяа минь дээ. Ануу чи үнийг хэлж илээ. Над дээр ч зөндөө хөлсөн. Сүлдээ өтөрийг салахгүй гэсэндээ намайг аз жаргалтай байлгах гэсэндээ энэ зургийг бас магадлал өчхийг нуугаад исэн гэсэн. Худлаа да. Цаад муу шулам чи яаж сэдэж мэдэн штэ. Хүн худлагаасаа тэгж уйлж чаддгүй маа. Үнийг нуугаад худалч гэж хүмүүст хэлүүлж байснаа бодохоор тэс чадахгүй юм гэж ирсэн. Юу ч гэсэн залгаж үзнэ. Чи тоор одооч ингэж хуурдахгүй шүү. Бана. Андагс эмгтээчүүдийн эмнэлгийн утсыг өгөөч. За баярлаа. Бана. Дэнс эмгтээчүүдийн эмнэлэг мөн үү? Танайд 6 сарын 11-нд Ануучин гэдэг охин үр хөндлөлтөнд ороогүй. Та бүртгэлээсээ хараад өгөхгүй юу? Яагаад?
Баярлаа. Орсон үнэн байгаа зү. Үгүй. Өвчнийхэн мэдээллийг хамаагүй өгдөг үү чи. Хуулийн байгууллага авах хэрэгтэй юм байна. Гэтэ над магалгаа чинь үнэ. Хараас ландшгүй байгаа зү. Тэгэж ч юм зүйл битээр амьдралаа гэд чаргалтай амьдрч чадахгүй гэ найз мэдсэн. Нөөмо. Гүй чи яасан нурамгар хөвгт вэ? Ийм царайлаг охин байж. Тэрээс нь сүлдээ аав ээж нь хичнээн хайсан тоглох шиг байлаа ч гэсэн би бэр нь болох юм бол баяу хоосны ялгаа гарч л таараа. Тэгэл намайг дээрлэх шүү дээ. Гүй чи тэгээ сүлдээсээ болж чадах юм уу? Харин би болж чадахгүй бол би ингээ хуйлаа суугаад байна шүү дээ. Энэ зураг магадлага бичиг худлаагаас гэж ямар хүсэж ин гэж. Йоо. Гүй чи яас үлгэрт гардаг шүү хөөе. Одоо болохоор сүлдээсээ хизээч салж хагцгүй гэл хуйлаад хэлэх юм. Чамд ерөн санаа зовж байгаа юм байна уу? Аа? Би цагдаагийн хэлцээний даргатай болж уулзлаа. Ямар ч арга байхгүй гэдэг. Тэг би яах юм? Чи тэгээ даргатай нь уулзсан бол хүүгээ гаргаад ирэх чи яасан юм? Аа? Чи тэр хідэн төгрөгийг нь өчгөл дөө. Тэр 33 сая төгрөгийг чинь нугалж өгөөч нэмэр алга. Суулгаал авах юм байна. Мөрдөн байцаалтай нууц халдагдана гэд бүр тусгаалan хордог хуулийн заалттай юм биш үү? Яах ч арга алга. 40 мөнгө төгрөг олдог байж. Чи ганц хүүгээс харамлаад байгаа мó? Яалаа гэж дээ. Мөнгөний төлөөд батлан таалтанд гарах боломж байхгүй шүү дээ. Харин би хуулийнхаа зөвлөгтэй ярьлаа. Бүр их сайн өмгөөлөгч олсон байна. Эрүүгээр мэргэжсэн бүр Монголдо 1 номерын өнгөч. Өмгөөлөгчлгээд тах юм. Гү чи тэр сайттай нэр л да. Аа? Гү чи 40 танилтай хүн юм байгаа эцтэй. Ганц хүн хоригдчиход ахт чинь яах вэ ийх үү гэд энэ тэрнгээр гүүх байтал гараа хүнхаал миний ажуу суугаад ах юм. Би гараа хүнхэж суугаагүй. Одоо өмгөөлөгч ирэл миний хүүтэй уулзчихна. Тэгэл хоёулаа хүүгээ ямар хөө байгааг нь мэдчихэж штэ. 20 минутын дараа ирнэ гэж үздэй. Хуулиндаа уулзуулах, эргэлт оруулах, батлан даалтанд гаргах ямар ч болцоо байхгүй юм гэж. Хууль гин. Хаав энэ тэр хууль чи? Хин хизээ тэр хуулийг чинь биелүүлээд байгаа. 30 сая ихтгэл 30 тэрбумаар нийтчихэд улсын хуралд суучлeenдаг. Яшгил шүү дээ зүгээр. Гэхдээ чи хэнийг 30 тэрбумыг авсныг харсан юм. Баримт нь хаана байна? Ингэж ярих болимор чи. Чи зүгээр надтай ингэж цэцэрхэх яах вэ? Яаж энэ хүүгээд эндээс мултлахаа л бод. Хөөе. Та над толгой тархиа ажилуулад хүүгээ эндээс гаргаж авах юм уу? Ястаа нэг хөлдөө толгойтой амт ш. Сайн байцгаана. Оо сайн байна ах юм. Сайн байна. Сайн уу? Танаа дуу бас энэ доо юм уу? Харин тиймээ бас хоригдчихэж.
Гэртээ тэргүй үерт дурсаад алга болох байсан нэг мөн хөөрөний төлөө ингэж яах ч гэжтэй. Харин тийм ээ. За яаж вэ? Яг уу яаж сууж лээ. Энэ манай хэдийн салаан захирагч хорцсон ээж оюун гэдэг хүн байна. Оо тийм үү. Сайн байцгаана. Сайн байна. Салааныхан захирагч бас хоригдсон шүү дээ. Оо тэгсэн үү? Харин тийм хүү маань хоригдчиход их чинь гомдоо л явж байна. Гүм арилцсан дотортоо усууд юм аа. Гэр орны усанд урсгалгүй нүүлгээд өгсөний төлөө барьж авчираад хоригддаг гинэ. Одооны усууд юу бодож идэг хүмүүс байна. Их чи та ийшээ суугач. За яах вэ? Их чинь сууж исэн газар очиж сууя. Би танд шүл хийгээд ирсэн. Шүнжэнгөө суусан ядраа байж байгаа шүл. За хэрэггүй дээ охин минь. Харин энэ дотор байгаа хүүхдүүдтэй юм оруулах юмсан тийм ээ. Их чи эргэлт оруулдаг гэж байна. Энэ ёстой хэцүү газар. Энэ дотор байгаа хүүхдүүд маань л их зовж байгаа шиг байна. Одоо яана? Харин тийм ээ. Даанч эргэлт оруулж болдгүй юм гинэ. Зөндөө гоо. Ийм ч юм болох гэж. Насаад хоёлоо тийшээ сууя. Чи авдраны цүү цургийг яагаад өвдсөн? Би харин ч зассан шүү. Хэн эвдгээр нь зассан гэж? Нэг харсан чинь хорц захирагч байлдагч төвшин хоёрын өргөж явсан авдраны таг нь очоод тэгээд доторх юм унсан. Тэгээд би яваад очсон чинь авдрыныхын цүүц нь унчихсан байсан. За. Тэгээд төмөр утас хайхаар яваад нэг хадаас олоод авдраны тагийн тогтоосон. Чи хурц төвшин хоёрыг авдар руу ямар нэг юм буцааж хийж явахыг хараагүй гэсэн үг үү? Би төмөр утас хайхаар явчихсан байсан юм аа. Ингээд ер нь чи мөнгө хэд утга хөөрөг дайланг авдарнаас авч халаасандаа хийсэн юм шүү. За. Уурлын буян байна да. Хулгай хийж сайн аавынхаа нэрийг тэгж бозрлохгүй. Та манай нутагт очиод асуусан ч болно. Бямба гэж ямар хүн бэ? Бямбагийн дэндүү гэж ямар хүн бэ гэвэл шууд л хэлээд өгнө. Айлын азар гадуу бороонд уруудаад явахад нь тогтоогоод эргүүлээд эзэнт нь тоолоод өгдөг хүмүүс. Хүний үнчин ишигч авч үзээгүй. Хаан ч хэлнэ. Хурц төвшин хоёрыг ямар нэг юмыг авч явахыг хараагүй гэсэн чи үнэн биз? Ингээд чи ер нь цаагаар төмөр утас сайгаад явж үсэн гэвчтэй. Тийм л дээ. Хард суугаад бүгдийн тоо ёсоор нь хийлгсэн гэвэл хотлаа. Гэхдээ хурц захирагч байлдагч төвшин хоёр хизээч хулгай хийх хэрэггүй хүмүүс. Чи тэгвэл тэр авдранд яг юу байсныг тооч хэлж чадах уу? Тооч чилжүүлж чадахгүй. Үер буух гад их яарч сандарсан байсан. Тэгээд ховцголдуул юм байхаар нь хамаад буцаагаад хийсэн. Харин жаахан шороо чулуул хамаад хийчихсэн байж магадгүй. Ингээд хит утга хөөрөг дайланг төвшин авч явахыг харсан. Үнээр нь л дээ. Биш. Нэгэн л уулзуулахгүйгээс чааш энэ цаг алдаад суугаад яах. Аль явъя ч авсан. Би явахгүй. Цагдаа нар онцгой анхаарал тавиад мөрдөж байгаа гэсэн шүү дээ. Жинхэнэ авсан эцэд нь удахгүй олдчихно. Тэгэл хүмүүс маань өнөө маргаж хөл гараад ирнэ шүү дээ. Юу яадлаа. Чи юундаа яриад байгаа юм чи? Би нэгэнд очиод ажлаа үргэлжлүүлж хийж чадахгүйгээс ш энд л сууж ийл та. Чи За. Би нэг ажил амжуулж таар. Ирчүүд нэг ёстой нэг санаа амар улс шүү. Үр хүүхдэн торны цаана хоригдчоод гацж чинь тоосон чинь. Яах вэ? Эдгээр чи бүдүүн бараг болсод байгаа. Миний хүүч гэсэндээ явах ажил байвал ер нь явж ивэл яасан? Өгөөч их байгаа л да. Гэтэ очиод ямар ажил хийж чадахгүй ш эндээ байж юу. Модүүм ямар ч муухай газар орчих. Харин тийм ээ хэлээч. Сайн бацгаана. Сайн байна уу? Нааг уулзсан чинь уулзалтгүй гэд хөөгд тахын. Харин оруулдаггүй юм гинэ. Өглөөнөөс хойш бид нар ч гэсэн гуйгаал байж байна. Чи ярь өмгөөлөгчөөр дамжуулаад асуулгасан л дээр. Бишээс. Миний охин бас нэг цэргийнхэн найз уу? Тий.
Төвшингээд цэргийн ихнэр Тамир гэдэг бүсгүй байгаа. Ээж аавс. Чамд ийм оройд болгосон юм уу? Үгүй л дээ. Өглөө хоолны уцтаж хэлсэн. Тэгээ манай захирлаа байнга хотлоо хэлээ яваад болохоор сүлдө чөлөөж өгөх гэсэн. Ээж аавс. Тэгэл үдэ хацаагаар гүйж явна да. Яаж ч боод нэмэр байхгүй. Тэрээ. Харуултгүй ингэсэн маш шишсэн. Суус өмнөх хийшсэн. Уулаад яах вэ? Уулаад яах. Утсаар орхиод холд гэсэн команд ирсэн үний юм уу? Чи сайн сонссон уу? Тийм ээ. Юу удахгүй үер болоо. Цагдаа байхгүй бол над газар орхиод холд гэсэн тушаалыг тэрэг бахан төгсөн. Нэрийг сонссон уу? Чогсон гэсэн байхаа. Сайн санахгүй байна. Тэгвэл орхиод холдоо гэсэн тушаал ирсээр байтал ахлах дэслэгч хурц гэрийг ачаал гэсэн тушаал өгсөн үний юм байна. Тийм үү? Үгүй тийм ээ. Гэхдээ биднийг нүүлгээг өгсөн бол тэр айлын хүмүүс тарин шаандл гарах байсан шүү дээ. Тэгээд ч манай захирагч их сайхан сэтгэл гаргасан. Зя тийм байж. Ингээд ахлах дэслэгч хурц яагаад авдрын тагийг онгойлгосон юм? Ахлах дэслэгч авдрыг онгойлгоогүй. Ахлах дэслэгч байл эсвэл хамт тэр авдрыг дамжлаад машин руу явж байтал таг нь мултраад амчихсан. Тийм үү? Тэгээ дотроос нь хэдэн хувцас төмөр савтай чихрийн хайрцаг унчихсан. Тэгэхээр байлгч тэнд бид хоёр гүйжшээд хамт хийлдсэн юм л да. Ингээд хурц офицер хүн үстэй. Тийм. Гэхдээ тэгээд яагаад та нартай хамт айлын авдар сав өргөдөг юм? Тэр айлаас бусд дээр нь өргөсөн үү? Үгүй бусад айлыг нүүлэхэд юм зөөлцөөгүй л дээ. Зөөлцөөгүй. Үгүй яалт чи үер буух гэдсэн болохоор төрөвчилж хэдийн юм зөөлцөө. Бас ахлах дэслэгч хурц чамаар өрөөнөөсөө хит утга авчруулсан уу? Тийм ээ. Ярих маханда та яагаад хууль зөрчөөд байна? Яасан? Эрүүгэн байцан шийдэх хуулинд хүнээс мэдүүлэг авахтаа хөтөлсөн, тулгсан асуулт тавихыг хоригдсан байдаг. Хэр байх нэ? Ярих маханда та хууль зүйн дээд боловсролтой эрх зүйн хүнтэй харьцаж байна шүү. За тэгвэл та 18 цаг 10 минутанд ахлах дэслэгч хурц чамаар өрөөнөөсөө юу авчруулсныг тодорхой ярьдаа. Ахлах дэслэгч надаар ширэн дээрээсээ нэг боотолтой зүйл авчруулсан л да. Яг юу гэдгийг мэд харахгүй байсан л да. Тийм үү. Тэр хит утга байж болох уу? Үгүй ярих маханда та бодолтой. Хүн хулгаалсан хит утгаа хөндлөнгийн гэрчээр хүнээр зөөлүүлнэ гэж байх уу? Миний бодлоор хит утга байсан гэж би бодохгүй байна. Төмөр шиг тийм хүн зүйл байгаагүй. Нэг тийм модон эд зүйл болов уу гэж би бодож байна. За та хуульч хүн юм байж. Гэхдээ та цагдаагийн ажилтны юм уу гэрчгүүгэр айлын эзгүй гэрийг нүүлгэж болохгүй гэдгийг санаагүй хэрэг үү? Би эрхэм ахалт дэслэгчид сануулсан л да. Тэгээд үгүй яалт чи үер буух гэдсэн болохоор бид нар яарвчиж тэр айлыг нүүлгэсэн. Гаханда та бодолтой. Бид нар тэр айлыг нүүлгээгүй юм гэхэд тэр айлын эзэн хэд утгачгүй, хөөрөгчгүй, гэрчгүй хоцрог байсан шүү дээ. Бидний нүүлгээд холдоогүй байхад тэр газар нь битүү үерт автсан. тийм үү. Сайн байна уу хондоо. За сайн байна уу. За тантай уулзах хэрэг байна да. Хоёлаа нэг уулзат идэх үү. Самдаггүй. Та чинь юу хийгээд явнаа? Энд чи цэргүүд таныг ирээд гэр оронтой ч үлдээж авцсан. Гомдол гаргаад ингээ гүйж явдаг. Болж байгаа юм уу? Эргэн хүн гомдол гаргахаар хороон дарах заах ёстой юу? За би тантай хороон даргийнхаа хувьд ш хүнийхээ хувьд ярив. Ер нь үерийн аман дээр шуудан дотор та гэрээ барээгүй байсан бол ийм хэрэг болох уугүй юу? Болох байсан уу? Би Монгол улсын эргэн хүн. Алга тарамхаан газар би гэрээ төр барьчих болохгүй юу?
Эргэнгээ дуртай газараа гэрээ бариад байх тийм эрхийг танд ерөөсөө олгоогүй. Тэгээд танаас болоод энэ хүмүүс одоо хэрэгт холбогдож штэ төрөвчээсээ. Дарга минь. Шунхай сувдаг итгээд байд. Үер усны аюулыг далиндуулан эргэн миний гэрээс үе дамжсан үнсайтай эдийн тулгайцгаад байна. Би энэ усад эвдэрч үнэндээ чадахгүй дарга. Би танаас нэг асууя. Та нүдэрээ харсан уу? Цэргүүдийг авч яах гэдгийг та яаж мэдж байгаа юм? За тэднээс өөр юм байдгийг. Манайд өөр хэн ч хараагүй. Цэргүүд ирээд таныг нүүлгсэн. Хэрвээ цэргүүд ирж таныг нүүлгээгүй юм хөөрөг орох орончгүй болох байсан. Сайн хүмүүсийн буянгаар орох орон ооч хаягтай болсондоо ядаж та тэгээд тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр дээ. Өөр би танд юу хэлэх вэ? Сайн байцгаана уу? Сайн байна. Би таны гэрийг нүүлгсэн цэргийн даргын ээж Тийм шүү дээ. Таныг сэргийн даргын ээж гэж долгоноч би үнэнтэй чадахгүй. Хуйлтай юм хуйлаараа л болох хэвээр. Гүй та чи юу ярьж байгаа юм бэ энэ чинь? Гэхдээ одоо танай гэрээ чи энэ хүүхдүүд үерийн аюулаас аварчаад байгаа юм биш үү? Тэр чи мэдэж байна. Тэгтээ би насаараа идэх хөрөнгөн алдчихад тарчилж яваа юм. Хамаг мадан барцсан. Боловсрал байхгүй. Тэгээ би юугаар хийсэж байгаа вэ? Та сайн бодоорой. Ер нь өөрөөс чинь болоод энд 7-гийн ээж уйлаа сууж байгаа шүү. Тэгээ би яах юм? За тийм шүү. Би яах юм тэгээ? Үгүй яах вэ? Би бас өөрийн чинь нэг жаахан ууж ухаанаар хандаач, жаахан бодооч. Ер нь бол хүүгийн минь бодооч тэл гэж гуйж байгаа юм л да. Би үнэндээ яасан ч чадахгүй. Би ийм өтгөд тэ эвдэрч үнэндээ чадахгүй. Хөөе самдангой. Чи ямар яасан хайш янзын амтэн би энэ чинь. Хэс. Ямар ч зөвшөөрөл байхгүй. Үерийн аман дээр гэрээ барьчихад болохгүй гэж албан тоод өгсөн үү? Өгсөн. За, Урд өдөр нь маргааш нүүн шүү гэж мэдэгдсэн үү? Мэдэгдсэн. за. Тэгээд байхад санаатайгаар албаар гэрээ төгжчихэд явсан юм шиг санагдаад байгаа юм да. Тийм Надад үү? нэг тийм сэжиг төрөөд байгаа юм. Энд чинь бас л бодох бодол. Ер нь иймэрхүү хүн муутай улсуудыг бурхан тэнгэр яах гэж энэ орчлон руу илгээдэг байна да ер нь. Чухмаа. Байлдагч төвшинг хууль зүйн дээд боловсралтай гэдгийг та мэддэг байсан уу? Мэддэг байсан. Тэгвэл яагаад гэрч байлцуулъя гэж хэлэхэд нь сонсоогүй юм? Онцгой байдлынхаа уг нь үер болж байгаа талаар урьдчилсан мэдээ өгсөн л дөө. Тэгээд гэхдээ юун гэрчи мантай нэг ч ихсэн айлыг орон гэртээ нүлдэй гэж бодоод л тушаал зөрчихсэн. та сайн сонсон байж болно. Гэвч сүүлд нь гарах үр дагаврыг бодох хэрэгтэй байсан юм. Эргэнд онцгой хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмтэрэг байж болзошгүй нөхцөлийн талаар бид энд ярьж байна. Эргэн 30 биш, 300 мянга ч биш. 30 сая төгрөгийн хохирол амссан. Нэг өрх орлогын их усүрээ алдчихад байгааг та ойлгож байна уу? Та ер нь шууд хэрэгээ хүлээчих үл яасан юм. Юу? Таны өрөөнөөсөө байлдагч төвшингээр хят утаг байж болзошгүй боодолтой зүйлийг авчруулахыг бүгд гэрчүүд нотолж байгаа. За байз. Байлдагч төвшин. Би Ширээн дээр бодолж амарчиж. Өрөө онгоолгож ирээд. гүйцэтгэе. Одоо гэж хийзээш. Бигээс хөргөчхөө тэрий за. За. Эрхэм ахтсдаг байлгчдын таны тушаалыг гүйцэтгэлээ. Эрхэм ахтсдаг явах шөрнө. За явж. Гүйцэтгэе. Сэнэс нэрдэ. Сайн амраа.
хангалзах юм би хартусны томлогийг харахаараа хангавихаа ханыг бишрэх ёо уули могон нурандах цагаар унган нутга зорлоо би усны төлөө царцхийн цагтаа ухаан тавтаа очноо би Монгол Улсынхаа түүх ёс заншлын уламжлалыг гадаадын үзэгч сонсогчдод сурталчлан таниулахын зэрэгцээ. Хилийн чандад амьдарч буй монголчуудаа улс орныхын тухай мэдээллийг хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий үндэсний хэмжээний анхны англи хэлний сувг MNB World-ийн туршилтын эфирийг үзэгч та бүхэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Univision, Sky Media, MNBC, Монголсат, Сансар, ДДШ-ийн 68 дугаар сувгаар Монгол улс орон даяар хүлээн авч үзээрэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. ирчүүд халирах ажисгүй тусгайгийн дачдаа чимэг эгэл сэргүүржихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай саданыхаа нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бил садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхаштай тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 54-р анги. Байлдагч төвшинг хууль зүйн дээд боловсралтай гэдгийг та мэддэг байсан уу? Мэддэг байсан. Тэгвэл яагаад гэрч байлцвал яг хэлэхэд нь сонсоогүй юм? Онцгой байдлынхаа уг нь үер болж байгаа талаар урьдчилсан мэдээ өгсөн л дөө. Тэгээд гэхдээ юун гэрч юм антай. Нэг ч ихсэн айлыг орон гэртээ нүлдээ гэж бодоод л тушаал зөрчихсөн. Та сайн сонсон байж болно. Гэвч сүүлд нь гарах үр дагаврыг бодох хэрэгтэй байсан. Эргэнд онцгой хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмтэрэг байж болзошгүй нөхцөлийн талаар бид энд ярьж байна. Эргэн 30 биш 300 мянга ч биш 30 сая төгрөгийн хохирол амссан. Нэг өрх орлогын их усүрээ алдчихад байгааг та ойлгож байна уу? Та ер нь шууд хэрэгээ хүлээчихвэл яасан юм?
Таны өрөөнөөсөө байлдагч төвшингээр хят утга байж болзошгүй боодолтой зүйлийг авчруулахыг бүгд гэрчүүд нотолж байгаа. За байж. Огонч тэр боодолтой юм чинь хит утга биш. Миний хашлах сумал байсан юм л да. За. Би ажлаа тарчгаад гэртээ харж уцаасаа жимсчгөөд буцаад анги руугаа очиж спорт зааланда шагаа харавсан. Тэгээд энийг манай шагаа харваны багийнхан ч гэрчлэн миний найз 150 дугаар ангийн хошууч тогтогч гэрчлэн. Би өгнө машинд нь хамт сууж явсан. Тэгвэл бид энэ талаар тантай шагаа харуулсан хүмүүсээс асууж тодруулна. Гэхдээ таны өргөж явсан цоохор авдарнаас яг юу унсныг та тодруулж ярь та. За байж. Хуучин торгон дээлнүүд. Бас тод улааяга өнгийн ноосн цамц очиж байсан юм байна. Өөр чинь одоо тийм чихрийн хайрцаг бололтой нэг тийм төмөр сав очиж байсан юм байна. Чихрийн хайрцаг шиг гинэ. Тэр хайрцаг онгоос нь. Онгойгоод элдв янзын юм ойцныг нь байлдагч төвшин хамж хийсэн. Тэгвэл та байлдагч төвшинг тэндээс дайлантай хөөрг аваад халаасандаа хийхийг анзаарсан. Анзааралгүй байх үү. Битэр чинь өөдөөдөөсөө хараа сууж байсан чинь. Дэндв төвшин дарагтайгаа бүгдээрээ нийлээд цагдаагийн газар ингэж шít. Гүчид хоёр одоо сонсч идэг. Яагаад? 40 сая төгрөгийн хэрэгт орсон гэж шít. Яана, чихнээ сонссон юм. Ахлах цэцэг магас. Яа, холбооны мэржлийг хүүхэн байдаг. Наад чинь тэгээ үнэн юм уу? Үнэн гинэ. Өдөр хоолн дээр харагдаагүй үсттэй. Заавал бушуухан шиг явъя. Дүүргийн цагдаагийн хэлц дээр байгаа гэсэн. Би ямар гэнэ? Тэрэлдэж нэлэрээд зураг авахулсан хүнтэй очиж уулзахгүй. Тэгээд ч би Анужингийн өгөнд итгэж байгаа. Нэмээ. Гүчи чи яасан бодлохгүй охин бэ? Тэгээ юу гэж? Тэгээ юу гэж? Ийм хүнд үед нь хүнийг яаж хаяа явж болдгийг? Ёстой ингээ хаяа явах юм бол ёстой хүн чанаргүй эрг болоо чамаг хүмүүс нэг нүдэрэж харахгүй. Тэгээ би хүлээж байгаад гарч ирэхээр нь хай гэх гээд байгаа юм уу? Тэнэг охин минь. Ийм 40 сая төгрөгийн хэрэгт орсон хүн зүгээр гараад ирэх үү? Айгүй бол цаашаа ял аваад явчих биднэ. Нэрнгээсээ ял аав гэж юу? Тийхгүй байгаа арга байхгүй шүү дээ. Чи энэ байсараад бүр солиорч гүйцчээ. Ийм хүнд үед нь хүнийг хаяа явахаас илүү муухай зүйл байхгүй юм уу? Сүлд маань нэрнгээсээ шоронд орчихвол яана. Би тэ сүлдүүгээрээ газар явж чадахгүй юм. Чи бүр солиорч дуусчээ. Одоо болохоор л сүлдээгээсээ хизээс саалж хацахгүй гэл яваадах юм. На ойлж мулгаа замдаа бол явъя. Тэгвэл та байлдагч төвшинг тэндээс дайлантай хөөрг аваад халаасандаа хийхийг анзаарсан уу? Анзааралгүй байх үү.
Битэр чинь өөдөөдөөсөө хараа сууж байсан чинь төвшин юу ч аваагүй. Тийм үү? Ер нь тэр төмөр хайрцагт мөнгөн хит утга байсан уу? Би сайн санахгүй байна. Атэ, ер нь байгаагүй. Байгаагүй. Тэгвэл та цагаан торгон Монгол цамц байсныг санаж байна уу? Саналгүй яах вэ? Газар унаад шавар шавхаа болчихсныг нь би сэгсрээд буцаач хийсэн. Тэгвэл таны тэр сэгсрээд буцаагаад хийсэн цамцанд чинь мөнгөн хит утга болттой байсан уу? Үгүй. Хит утга байгаагүй. Байгаагүй. Яг таны тэр сэгсрээд хийсэн цамцанд чинь мөнгөн хит утга байсан гэж хохирогч мэдүүлээд байгаа. Тэгэхээр байлдагч төвшин та хоёрын аль нэг нь л худлаа яриад байна та. Тэгвэл тэр хохирогч л худлаа яриад байгаа юм байлгүй дээ. Хит утга байгаагүй. Би бүр 100% итгэлтэй байна. Итгэлтэй байна. Тэр цамц газар унаад байсныг нь сэгсрээд буцаач хийсэн. За. За тэгвэл өнөөдрийн байцаалт ингэж дуусч байна. Та өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаад гарын үсгээс ор. Маа. Хөөрхөдөө хинэггүй ч гэсэн ханьмын шүү дээ. Би чамаасаа явлаа гэд хаа голтгойд. Хүн амт муу хэлээд эхэлчихсэн байгаа. Өнөө орой гэртээ харна. Тогтхыг алин болгон зовоох вэ дээ. Сэвэн юмнууд боол шиг үн хөлсгөө баахан зарцалж чад сүүлд нь балиар өмхий шоронд хийчдэг шүү. Мос хөгийн юмнууд хүч талд орсон.
орноо цэвэрлэхгүй яасан юм. Гэхдээ харин найз нь цэвэрлэх гээл байж байлаа. За илүү хоол хийгээд юм. Оюун өнөөдөр жинго цагаан хэлсэн гадаад үндсэн гинэ. Би сайн настай уцаар явлаа. Уг нь би хажуудлынх нь цааны газар оруулсан л да. Тийм хоолны газар тэр настай хүнд юу болдیں۔ Чи зүгээр суулвал гэрээ цэвэрлэлтэй. Найз нь чамайг байхгүй болохоор ч гівэрэл суугаад их юм биш үү? Шар ариг бод гэрүү. Хурцаа өдөрчтэй нэг ганцхан шилээг л уусан. Найз чи хэцүү байгаа да. Ял авчвал яана. Тэгвэл ч оюун их хэцүүтэй шүү. Харин тийм ээ. Чи хөргөчнөөс маг гаргаад ирчих. Маашраа ярих юм байна. Яс өмгөөлөгч нь юу ч юм. Манай сүлдийн хувьд зүгээр өнгөрнө гэж баттай хэллээ. Яа заашгүй. Миний хүү тэр хөөр байсан авдарт нь бүр ойртойч юм байна. За болж. Бусны ясан. Нөгөө мө хурц дарга. Нөгөө хоёр хүч юм блэ. Төвшин дэндүү хоёр уу? Харин тийм ээ. Тэд нар явж байгаа хэцүү. Яана. Энэ мө хөгшөө ээж нь харахаар өрөвдөөдөх юм. Хоёлаа энэ хөгшөнд нэг яаж хийж байгаа тусалчраасан да. Харин тийм ээ. Би ихтэй сайн өмгөөлөгч болсон шүү дээ. Бүх зардлыг би гаргаж байгаа. Энд чинь л ихтэй зөндөө тосон шүү дээ. За тийм ээ. Гэхдээ аваагүй ч учиртай л таас. Тэгээ аваагүй нүний юм чинь. Сулаад явуулчих болдгүй бах та. Ууг нь цаанаасаа цагдаагийн ажилтнгүй битийн нүглэг гэж даалгавар өгсөн юм байна л. Энэ хурц даргал сайхан сэтгэл гаргаж байгаа л ийм байдалд орчихгүй. Тэгээ одоо хүмүүс гэр оронтойгоо уяр тавтаж ивэх гэж чинь цаанаасаа тушаал ирээвэ гэж зогсож л тань шүү дээ чинь. Хүмүүс сайхан сэтгэл гаргаад эд хөрөнгө гэр орны навраад өгч яхад чинь хөөргөөнийхээ суугаадах юм хохирох чинь өстөө хүний өмнө байна тийм юм. Гэтэ бас үнтэй цайтай юм алдсан чинь хэцүү ч юм аа гэж байна. Тийм л байна. Одоо тэр гайдын өөргөнд хэн авчдаг юм болоо? Боохо борооноор хичээр муулгаач нар анаад л байж яахгүй. Тэгээд далим гарахаар орчихгүй. Тийм л байна. Миний бодлоор шүү дээ. За. Самданд хөөрг хизээч байгаагүй. Айл нүүлгэж байгааг далимдуулаад цэргүүдийн арга гэрээс мөнгө салах гээд байгаа юм шүү. Та миний асуултын дагуу хариул. Бид хөөрг байсан үгүйг шалгаж байгаа. Тэгээд ч ер нь тэр өдөр 15 цаг 30 минутын үед хороон дарга таач, цагдаа нарч дэд ахлагч хурцын ажиллаж байсан тэр хэсэг рүү яагаад очоогүй? Бидэнтэй холбоо барьсан. Тэр үед чинь би 3 машины хооронд л гүйгээд л байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 9 гудамжны өмнө 5 гудамжны зайтай тулга ахлагчтай тасагтай би хамт ажилласан. Надтай нэг цагдаа, эзгүй айл дээр 2 цагдаа. Тэгээд хурцын ажиллаж исэн гудамж нас чинь маш их зайтай. Үн чи ерөөсө ганц хүн хүчирхийн аргагүй тийм ажил байсан шүү дээ. Тийм үү. За. Миний тань тавих асуултууд ингэж боллоо. Та мэдүүлэгтэйгээ танилцж болно. Мөрдөн байцаагч. Юу гэв? Тэр цэргийн дарга залуу. Тэр үнэндээ яагаад ч холгоо ийхэргүй залуу штэ. Та нар ядаж тэрнийг бодолцож үзэхгүй. Бид тэрийг чинь баримтаар шалгаж тогтоодог. Тэрнээс биш хувийн үзэл бодол гадаад үзмжээр хэрэгт ханддаг. Самдан тийм үнэтэй хөрөг авдрандаа хийчихэд жалган дотор нэг муу умхар гэр бариад үлэм зэлм амьдрна гэж юу? Та юу гэх гээд вэ? Би нэг албан таад өгөх гээд орсон юм аа. За. Тэгэхэд нэг хуурай гамбэр шар будаа амсуулсан юм.
Тэгж л амьдэрдэг юм байна лээ. За уучлаарай дугуймаа дарга. Та энэ тухайга зөндөө ярьсан шүү дээ. Ингэж дахин нуршаад байх шаардлага алга. Ойлгож байна. Миний бодлоор бол самдаг худлаа хилээд байна гэдгийг ойр дотных нь хүмүүсээс асууж нотломоор байна. Би харин тэнд хэлээд байна шүү дээ. Бид бүх зүйлийг шалгаж тогтооно. Манай ажилтнууд цаг наргүй ажиллаж байна. Та ерөөсөө санаа зовлтгүй заа юу. За баярлалаа. Нөгөө гамшигын хуулийн 30-ын 1-2-т гамшигын хор уршигыг арилгахын тулд гамшиг гарч байгаа объектэд шаардлагатай хэнийг ч оруулж болно гэж заасан байдаг. Тийм баха? Хамгаалах ажилтнууд саадгүй нэвтрэх хэрэгтэй гэж юу? Тийм л дээ. Би танд хэлчихье. Бид хуулиа мэдэж ажилладаг. Таны хэлээд байгаа гамшигаас хамгаалах хуулийн 36-гийн 2-т чинь гамшигын хор уршигыг арилгах явцад хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, мал амтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан гин буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байдаг. Эрүүгийн хуулийн 45-ын 3-т заасан хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй асуудал яригдж байгаа. Ийм л байна. Оо, сайн уу? За юу вэ сан сайхан? Оо, энэ нөгөө намаа штэ. Оо, намаа байсан юм уу? За сайн уу минь? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна та. Сайн байна. Харин бид хоёр сайж сонсоод шууд ажилласан ирлээ. Оо харин сүлд нь хис хэрэгт сэрдэгдэж энд орчход бит хоёр ч одоо бүтэн өдөржингөө л энд ингээд хаалга манад өнчлөө шүү дээ. Энд ч өстой хэцүү газар юм байна. Харин бид хоёр өдрийн хоолн дээр харагдахгүй болохоор нөгөө ажил энтертэй явсан болов гэж бодоод ижлээ. Хоёр тэгээд яв сүлдтэй уулзв. Энд чи харин уулзуултгүй хэцүү газар юм байна. За. Номин гээл наадмаас хойш манайхан бүүн яриа гаргаад исэн. Ашгүй энд ингэж нэг таарлцд юм байж. За. Номин сүлд нь хол байгаа ч гэсэн манайхаар орж гарч байгаарэ. Тояа ч гэсэн хамт очоорой мэдүү. За тэгнэ. Манай нэмэж сайн чохин, сайхан чохин доо. Олон нэг юм дуурайд өгөөд би дуурчлаа шүү дээ. Хоёр одоо наад охин ирчээчлээ шүү дээ. Сайхан охин байна. За тэгээд одоо нэгэнт уулзч танилцсан юм чинь орж гарч байгаарай. Битээр ч одоо тэгээд нэг муу нохотоо гурлаа л тэгээд хэн орж ирэх нү гэд хараа сууж идэг хоёр штэ. За та хоёр ийшээ ороод ч бараг уулзч чадахгүй хаад. Битээр өдөржингөө гуугаад уулзуулаад юм чи. Хэдүүлээ ийшээ машин л авч. За. За би таньруу тэгж байгаа яри. Гано. Байна уу? Ах нь байна. Нанслуу. Тийм ээ тий. За, ах нь баяа хонгорт ирээд явж байна. Хөө за ашгүй дээ. Ямар хурдан явсан юм бэ? Манай сумаас програм машин гараа да. Тэгээд энэ дээр даагтаж явж байна. Замдаа ядарч гин үү? Ах нь гайгүй ядраагүй. Хүүмэнд гайгүй байдаг байгаа да. Өө яах вэ? Байж л байна. Ээж санаа зовоо доо. Эгч чи санаа зовлгүй яах вэ? Одоо эгч чинь юуг нь явуулчих гэж бодсон юм аа. Тэгсэн чинь одоо би ганцаараа яаж явж чадах вэ гэдэг. Тийм үү. Оо та тэгээд аваад гараад ирэхгүй. Тэгээд хоёулаа яаж явах вэ бас. Гэр гэж байна, мал замар гэж байна шүү дээ. Ихчиг дагуулаад ирэхгүй дээ. Үнийхөө тэр өнгөөлөгчд нэгэн төгрөг хэрэгтэй болдог юм шүү дээ. Тэгвэл харин чи тэрнийг өгчөөж үзээрэй. Би саадгүй өрдөө өгдөөл очиж шүү дээ юу ахаа хорг. Оо тэр тал дээр санаа зовлтгүй. Удаа дараа телевизээр гараад медаль зүгээд миний хүү тэгээд цагаан хайлан болж явах. Ахан ч өрн тэгээд аминдал яарч л яв. Сэтгэл санаа зовоод л бай. За. Өөр хангаа дээр ирчээд яриарай. Тэг яа тэгээ. Ах нь өөр хангаа дээрээс очиад ярина яри. Чи ч нэг залхахыг бодоорой. Тэг. За баяртай. За штэ.
Аа байна уу? За юу болж ийн ээж? Би л харин юу болж байгааг чамаас асуумаар байна. Би чи өчигдөр би цагдаагийн газар танилтай танд асуугаад өгнө гэдээсэн мэт дээ. Харин тийм ээ. Ганс хөшөөж амралтайгаа сэлэн гэж явж байна. Нэг апотын ууз өгсөн холбогдохгүй ээ. За ээж нь сууж илэн. Гэхдээ та тэгээ цагдаагүй цагаагаа иргүү. Би суухаас өөр яах вэ Баатар минь яах вэ? Юм баг бэр нялх хөөхтэй. Тэгээ над дээрээ тийм тань болоо тэгээд сууж явах юм уу? Ээж нь ганцаардж л байна. Таныг наанаас уулаа гэд хурцыг судлах штэ. Харж ямар учир нь олдно. Тийм дээ. Би нэрээ хүүгээ ийм газар орчоод байхад тэгээл гэртээ ялхахад хэвтчих юм гин. Чи тэгээ ирэх юм уу, ирэхгүй үг юм уу? Ээж минь харсан жаа л да. Би 1500 км цаанаас очив штэ. Бүр болмооргүй л хүн очив. Гэхдээ ирүүл тэгээ хурдан ирээч чи. Ээжээ, би дүүгээ мэднэ. Цаадах чинь аваагүй. 30 сая төгрөгийн хөөрөг зам дээр хөвчээсэн цагдаа давиучих тийм л тэнийг хүн штэ. Чи одоо муу дүүгийнхэн тэнгийг дуудаад ирнэ яах вэ дээ? За бол. Ирүүл ирэн зүс байвал байна л үз чи. Битээ дахиж над руу. Яшиг татаад бай чи. Яцсан мөх дээр юм байдаг байх. Муу дүүгээ ийм газар орчоод тахт чи хүрээд ирж болно шүү дээ. Тэгээд түлдиш. Эрхэн дэдэрндаад хараа бэлэнжсэн. Дэдэрндаа доктор. Эрхэм нөхдийн амрагри. Дэдэрндаа хөвшөрнө. Явж болно. Гүйцэтгэе. Ангийн нийт бие бүрэлдэхүүний сургалт дадлагын ажиллагаа хэвийн явагдаж байна. Нийт бүрэлдэхүүнд анхааруулж хэлэх нэг зүйл байна. 1-р ротын 1-р салаан захирагч 6 цэргийн хамт үер усны үед сонгон хайрхан дүүргийн нутагт нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд явж байхдаа эзэнгүй айл нүүлгснээс болж хулгайн хэрэг сэжиглэгдэн шалгагдж байна. Шалгаж хараахан дуусаагүй байна. Хурц болон цэргүүд хулгай хийгээгүй. Хийгчгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Тун удахгүй суллагдаад ирэх баг. Харин та бүхэн энэ тухай арга иргэндээ болон найз нөхөдөө элдв цуурхал тараахгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр ахлах төслөгч хурц байлдагч төвшөнтэй ямар харьцаатай байдг вэ? Байдгал дарга зэргийн харьцаатай. Хурц захирагч угаасаа хүнтэй нэлцгэнч харьцдаггүй л дээ. Дарга нар цэргүүдээ ийш тийш нь зарлага байдлаар явуулах нь байдаг шүү дээ. Тийм үедээ ихэвчлэн хэнийг явуулдаг вэ? Байлдагч төвшин явуулдаг. Төвшин. Байлдагч төвшин манай бичээд зэрэг. Ангийн хамаг чухал бичиг баримтын ихийг бичдэг юм. Бас дээд боловсралтай болохоор хурц захирагч сэтгэл санаагаар унсан цэргүүдэд сэтгэл санааны дэмжлэг өг гэж бидэрлүү явуулдаг юм. Өөр хинч тэгж чаддаггүй. Төвшөнд хурц итгэдэг гэж хэлж болох уу? Ямар ч үсэн биднээс л илүү итгэдэг. Байлдагч төвшин хүний итгэл даах чадвартай л да. Ямар ч үсэн юмд уул суурьтай ханддаг. Цэргүүдтэй шудраг харьцдаг. Манай ротод байлдагч төвшин шиг нэр хүндтэй зэрэг гэж байхгүй. Хурцад ямар ч асуудал гарлаа гэсэн хамгийн түрүүнд сэтгэлээ нээж ханддаг хүн төвшин юм байна. Тийм үү? Мөрдөн байцагчаа. Та надаар юу яриулах гээд байгаа юм бэ? Арай сүулт нь хурц төвшин хоёр хулгай хийсэн байж магадгүй. Тэрийн сүлд харсан гэх гээд байгаа юм шүү дээ. Та ингэж хэлээгүй. Би ч тэнэр тэгж хэлүүлэх гээгүй. За энэ яг юм зүйжсэн үе рүүгээ гээд авъя. Тэгэхээр
Төвшин хурц хоёрыг авдраас ямар нэг юм унгаж явахыг чи харсан уу? Харсан. Авдраас юм унахыг би харсан. Авдрыг би зөөж исэн. Авдрын таг онгоогод хувц унахаар нь би аваад хийсэн. Тэгээд бөөндөө өргөж аваад машинд хийсэн. Тэрнээс өөр юу болсон юм? Тэгэхээр төвшин хурцгийн юу хийж байсныг сайн хараагүй гэсэн үг үү? Та надраа юу илүүлэх гээд байгаа юм бэ? Хурц төвшин хоёр хулгай хийсэн байж мэднэ. Байлдаг сүлд тэрийг яг харсан гэж наа цаасан дээр бичүүлэх гээд байгаа юм шүү. Эргэн сүлд ээж таны мэдүүлгийг мушгин гойвуулах гайгүй байна. Таны юу хэлсэн тэр бүхэн чинь энэ мэдүүлэг дээр бичигдэнэ. Та уншин өөрөө гарын үсэг зур. Ийм л байна. Сайн байцгаана уу? Сайн. Сайн байна. Сайн байна уу? Өө миний хайрлаа. За манай найз ирсэн чи би найзтайгаа явчих. Хүүшээ. Хүний шууд хөөгд авах яах вэ? Харин найзаагаа танилцуулаач. Өө нэрээ тийш дээ. Танилц. Дондог багш. Дондог. Сарнаа. Танилцах наа. Бид хоёр нэг тэнхэмд багшилдгийг. За хөдөлгөөх үү. Ай түрүүн би баахтай ярьсан. Нааш хагартл лүн дээр явж ийн гэсэн одоо хоцорчиж магадгүй. Тэгэж явж ийдаа. Баярлалаа шүү дондог багшаа. Зүгээр. За хаяа хоо. Дондог гэдэг чинь энэ хүн юм уу? Тий яасан. Надад таалагдахгүйгээд исэн чинь бажуул залуу юм штэ. За чи юу яриад байгаа юм бэ? Дондог доктор гэхээр нь аимшигын муухай царайтай халзан талбайтай хүн байдаг юм баг гэсэн чинь харин нүдэн дулаахан бажуул залуу юм шүү. За мэдхгүй мó. Чи энэ хүнтэйгээ суучаач. За чи юу яриад байгаа юм? За яа. Намбын тодорч харагдах